Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ Монгол тооны нэрийг хэрхэн зөв бичих талаар үзье. За, Монгол бичих нь тоог тэмдэглэх тусгай дүрс бүхийг сонгодог бичиг юм. За, тоог өөрийн гэсэн дүрсээр тэмдэглэдэг. За, тоог бол үндсэн тоо, дэс тоо, хам тоо гэх зэргээр бас ялган ангилж үзэж болно. За, тэгэхээр үндсэн тоо болох тэгээс 10 хүртэлх тоог монгол бичгээр хэрхэн бичихийг үзье. За, энэ тэгээс 10 хүртэлх тоог бид нар одоогийн хэрэгжилж байгаа тоогоор инхүү бичсэн байна. За, тэгийн тоог бол яг адилхан дүрсээр бичнэ. За, энэ бол тэгийн тоо. За, нэгийн тоог бичихдээ гарын хөдөлгөөнөө нар зув эргүүлээд инхүү бичнэ. За, энэ бол нэгийн тоо. За, хоёрын тоог бичихдээ доороос нь дээш нь бичээд харагч нь үргэлжлүүлнэ. За, хоёрын тоог инхүү чинь. За, гурвын тоог бичихдээ инхүү бичнэ. За, тэгэхээр бичих дарааллыг нь сайтар хараад дагаж бичээрэй. За, 4-ийн тоо. За, 5-ын тоо. За, 6-гийн тоог бичихдээ инхүү бичнэ. За, 7-гийн тоог бичихдээ инхүү бичнэ. За, 8-ын тоо. За, 9-ийн тоо бол нэгийн тоог буруу харуулсан юм шиг дүрсээр бичдэг. За, 10-ын тоог бичихдээ мэдээж нэгийн тоо түүний араас тэгийн тоог бичнэ. За, энэ мэтчлэн хоёр оронтой тоог инхүү бичнэ. Тэгээс 10 хүртэлх тоог үсгээр бичиж. За, тэг хийг та гэгүүлэгч гээ. За, энэ бол тэг гэсэн үг байна. За, нэг гэдгийг нийгэ гэж бичнэ. За, хоёрын тоог монгол бичгээр бичихдээ яр хэмээн бичнэ. За, яр. За, 3-ын тоог бичихдээ гурба гэж бичнэ. За, ялгах тэмдэг цэгээ тавилаа. За, 4-ийн тоог монгол бичгээр бичихдээ дөрбэ гэж бичнэ. За, 5-ын тоог бичихдээ табу хэмээн бичнэ. За, 6-гийн тоог жиргууга гэдэг нь 6-гийн тоо гэсэн үг юм аа. За, 7-гийн тоог бичихдээ долууга хэмээн бичнэ. За, 8-ын тоог наима гэж бичдэг. За, энэ бол нэг ийтэй. Тэгээд ма гэгүүлэгчээ үргэлжлүүлэн бичнэ. За, энэ бол 8-ын тоо. За, 9-ийн тоог ийсүү хэмээн бичнэ. Ийсүү. За, 10-ын тоог бичихдээ арба хэмээн бичнэ. За, одоо бүгдээрээ 10-ийн нэгжээр 10-аас 100 хүртэлх тоог хэрхэн бичгийг үзүүлье. За, тэгэхээр нэгийн тооны араас тэгийг тавил энэ бол 10-ын тоо. За, мэдээж 2-ын тооны араас тэгээ тавил 20-ын тоо. За, 30. За, 40 4-ийн тоо. Түүний араас тэгээ тэмдэглэнэ. За, 50-ын тоо 5 тэг. За, 60-ын тоо 60. 70-ын тоо 7 тэг. За, 80 90. За, 100 гэдэг нэгийн тооны араас 2 тэг бичих юм бол 100 гэсэн тоо болно. За, 10-ын тоог үсгээр бичиж арба. За, 20-ын тоог хоори гэж бичнэ. За, 30-ын тоог гучи гэж бичнэ. За, 40-ын тоог дөөчи. За, 50-ын тоог таби. За, 60-ын тоог жира. 70 гэдгийг дала хэмээн бичнэ. За, 80 гэхийг ная. За, 90 гэхийг ерэ. За, үгүйхэнд орох ре. За, 100-гийн тоог 100 гэхийг гу хэмээн бичнэ. За, энэ бол 10-ийн нэгжээр 10-аас 100 хүртэлх тоог инхүү бичлээ.
За бид нар цаашаага тоо үсгэж 21, 31 тоог бичихийн тулд эдгээр тооныхаа араас нааг эгүүлэгчийг залгаад бусад тоонуудаа бичнэ. За үндсэн тооны араас дугаар дүгээр залуурыг залгах юм бол дис тоо үүснэ. За тэгэхээр дугаар дүгээр энэ хоёр үйлбэртэй. За нэг нь бол дугаар хэмээх эр үгийн араас залгана, дүгээр хэмээх нь эм үгийн араас залгана. За жишээлх юм бол нэг гэдэг үгийн араас дүгээр гэсэн залгуур залгах юм бол нэгдүгээр хэмээх үг үүснэ. За нэг гэдэг нь эм үг учраас дүгээр гэсэн хувилбарыг залгана. За энэ бол нэгдүгээр гэсэн дис тоо болно. За 3 хэмээх 3 хэмээх 3-ын тооны араас дугаар хэмээх залгуурыг залгаснаар 3 дугаар хэмээх дис тоо үүснэ. За энэ бол 3 дугаар. За мөн үндсэн тооны араас дахь дэх залгуурыг залгах юм бол дис тоо болдог. За энэ бол дахь дэх буюу даахи дэхи хэмээн уншина. За тэгэхээр мөн өмнөх тооны нэрийн араас энэ загварыг залган бичнэ. За жишээлбэл 4 гэдэг 4б дэхи гэсэн залгуурыг залгаад 4 дэх хэмээх үгийг ийхүү бичнэ. 5 дахьыг табо дахи. За үнийг эр үг учраас дах хэмээн уншина. За энэ бол 5 дахь гэдэг үгийг табо дахи хэмээн бичнэ. За үндсэн тооны араас уул үйл залгуурыг залгуул хам тоо үүсдэг. За уул үйл залгуурыг бичихтэй. За гуула. За энийг бол эр үгийн араас залгана. За энэ бол уул гэсэн дагавар. За эм үгийн араас гүлээ гэсэн залгуурыг залгана. За энэ бол эм үгийн араас залгах үйл гэсэн залгуур болно. За хоёрын тооны араас гуул дагаврыг залгах юм бол хоёул хэмээх үг үүснэ. За энэ бол хоя гуула. За 2 гэдэг үгийн раг эгүүлэгч гээгдээд гуула хэмээх нөхцөлийг залган бичнэ. За 9 гэдэг ийсүү хэмээх гэдэг тоо маань эм үг учраас түүний араас үйл хувилбарыг залгана. Тэгэхээр энэ бол ийсүү гүлээ буюу ёсүүл хэмээх үгийг ийхүү бичнэ. За тойм тоог үзье. За үндсэн тооны араас гад гээд залгуурыг залгуул тойм тоо болно. За ад залгуурыг гад гээд хэмээн бичнэ. За эр үгийн араас гад, эм үгийн араас гээд хувилбарыг залгана. За энэ бол ад хэмээх утгыг илэрхийлнэ. За энэ тоймтой учраас 10-аас дээш тоонд энэ залгуурыг залгана. За тийм учраас хориод гэдэг үг хори гад. За энэ бол хориод гэдэг үгийн хүчнэ. За мөн 40-од хийг дөөчи гээд гэсэн тойм тоо үүснэ. За энэ бол 40-од дөөчи гээд 40 гэдэг нь эм үг учраас гээд хувилбарыг залгаж байна. За мөн 100-аад гэх юм бол заагу гад буюу 100-аад хэмээх үгийг ийхүү бичнэ. За дахих тоо гэж байна. За энэ бол үндсэн тооны араас та залгуурыг залгах юм бол дахих тоо болдог. За тэгэхээр та залгуур нь тааг эгүүлэгчийн араас а гişгийг бичнэ. За жишээлх юм бол нэгэнтэй гэдэг үед нэгэнтэй хэмээн нийлүүлж бичнэ. За мөн гурвантаа гэдэг гурбантаа гэж бичнэ. За гурвантаа давтан хэлэх мэтчлэн өгүүлбэрт хэрэглэнэ. За энэ бол дахих тоо болно. За мөн түгээл тоо гэж байна. За энэ нь бол тооны нэрийг давтан хэлээ түүний араас ар залгуурыг залгах юм бол түгээл тоо болдог. Жишээлх юм бол нэг нэгээр гэдэг үгийг бичихийн тулд нэгэ за түүний араас бэр нөхцөлийг залгана. За мөн 5 таваар гэж хэлэхэд табу. За түүний араас дахиад 5-ын тоогоо табу гэсэн үгээр давтан бичээд түүний араас баар нөхцөлийг залгах юм бол 5 таваар гэсэн түгээл тоо болно. За жишээлбэл энэ өгүүлбэрийг уншъя. За энэ бол даваа гараг буюу 7 хоногийн 1-р өдрийг 1 дэх өдөр хэмээмүй гэсэн өгүүлбэр байна. За энд бол за үндсэн тоо, дис тоо зэрэг үгнүүд энэ өгүүлбэрт орсон байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийн даваа гэсэн гаригийн оронд бусад гаригуудынхаа нэрийг бичиж орлуулан өгүүлбэр зохиож үзье. За жишээлх юм бол за даваа гаригийн араас за мегмар, лав, пүрв, баасан, бямб, ням хүртэлх гаригуудыг яг ийхүү бичиж олно. За жишээлх юм бол мегмар гэдэг үгийг мегмар гэж бичнэ. За энэ бол мегмар гараг буюу
7 хоногийн. За 7-гийн тоог тоон дүрсээр нь бичье. За энэхүү бичнэ. За 7 хоногийн 2 дахь өдрийг 2 дугаар өдрийг. За 2 дугаар гэдэг үгийг энэ зайдаа бичье. За 2 дугаархийг хояа дугаар хэмээн бичнэ. За хояа дугаар. За 2 дугаар өдрийг 2 дахь өдөр хэмээн мүй гэж бичье. За тэгэхээр 2 дахь хэмээх дэстог бичье. Хояар дахи. За тэгэхээр энэ үг үлбэр бол мегмар гараг буюу 7 хоногийн 2 дугаар өдрийг 2 дахь өдөр хэмээн мүй гэсэн үг үлбэр болно. За дараагийн гараг бол лавх гараг байгаа. Лаг гарагийг лаг ба хэмээн бичнэ. За лаг гараг буюу 7 хоногийн за 7 гэдэг үгийг тоогоороо бичээд за 3 дугаар өдрийг хийг энэ зайд бичье. За 3 ба дугаар. За энэ бол 3 дугаар гэдэг үгийн хүчин. Энэ нөгөө зайд бол 3 дахь гэдэг үгийг бичнэ. 3 ба дахи. 3 дахь өдрийг 3 дахь өдөр хэмээн мүй гэсэн өгүүлбэр болж байна. За энэ мэтчлэн цаашаага пүрэв баасан бэмд нэм гаргуудыг яг энэ байдлаар бичиж болно. Та бүхэн өөрсдөө гэрийн даалгавартаа за 7 гаргаа бичээд за тоонуудын оронд яг цохих тоог бичээд нөхөж бичиж үзээрэй. За энэ удаагийн хичээл үгээр дуусж байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.